Сайн мэцхан өрхөн үзэгчтэй онцгой байдлын ерхий газраас бэлтгэн хүргэж байгаа онцгой дуудлага нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Онцгой байдлын албанд иргэдээс ирсэн дуудлага бүхэн онцгой байдаг. Дуудлага бүрийн цаана Монгол хүн таны амь нас, амьдрах итгэл, мөрөөдөл бий. За улсын хэмжээнд он гарсаар 59 удаагийн ой хэрийн төмөр гарсан. За үжилсэн байдлаар төмөрт 60 гаруй мянганга талбай хүртээд байгаа юм а. За цаг агаар дулаарч сүүлийн өдрүүдэд их нутгаар 30 гаруй хэмд хүрч одоо хаалж за хуурай шилтийн зэрэглэл нэг аюултай зэрэглэл хүрээд байна. За тийм учраас бид энэ удаагийн нэвтрүүлэгтээ ой хэрийн төмөрийн нөхцөл байдал, за ой хэрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, за ой хэрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдтэй одоо мэдээлэл өгөх зорилгоор онцгой байдлын ерхий газрын гал төмөртэй тэмцэх газрын гал унтраах хэлцээний дарга дэд туранда нэм баярыг урьж оролцуулаад байна. Энэ ой хэрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагууд юу хийх юм, яам агентлагууд юу хийх юм гэдгийг бол тодорхой тухайлан зааж өгсөн байж байгаа. За энэ албан даалгаврыг хэрэгжүүлэх хэрэгжилтийн анх зорилгоор онцгой байдлын ерөнхий газрын даргын ой хэрийн төмөрөөс урьдчилан сэргийлэх тэмцэх энэ чиглэлийн бас албан даалгавар гарсан. За энэ албан даалгавруудыг бол харьяа яам агентлаг холбогдох байгууллагууд хөрвүүлээд биелэлтийг хангуулан ажиллаж байгаа. Тэгэхээр энэ гарч байгаа төмөрийн одоо яг гол шалтгаан нөхцөл нь ямар тохиолдол одоо эзэлж байна иргэдийн сансар болгоомжгүй байдлаас үүдсэн одоо тохиолдол хэдэн хувийг эзэлж байна. За байгалийн одоо давчгаас хүчин зүйлээс үүдсэн одоо төмөрөөс хэдэн хувийг эзэлж байна гэдэг юм уу тийм ээ? За 2017 он гарсаар гарсан тэрүүнд урьдчилсан дээр урьдчилсан 59 удаагийн ой хэрийн төмөрийн шалтгаан нөхцөлийг бол тогтоогоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. 2016 оны төмөрийн нөхцөл байдал хичнээн төмөр гарсан энэний шалтгаан нөхцөл нь ямар байсан талаар бол цагдаагийн байгууллагаас ирсэн мэдээллийг та бүхэнд товчхон танилцуулъя. За энд бол 2016 онд улсын хэмжээнд нийт 138 удаагийн ой хэрийн төмөрийн тохиолдол бүртгэгдсэн. За цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод цагдаагийн байгууллагаас ирүүлсэн мэдээлэлээр бол яндан оч баригчгүй автомашин дор өвс хөрвүүлэгдсэнээс бол 15 удаагийн төмөр буюу нийт төмрийн 10.8%, аянга цахилгаанаас бол 35 удаа буюу нийт гарсан төмрийн 25%, за ил задгай үнс нурмаа асгаснаас бол 19 төмөр буюу 13 орчим хувь, татсан тамхиа унтраалгүй цогтой айснаас бол 15 удаагийн төмөр буюу 10 гаруй хувь, за гэрийн яндангаас оч үсэрснээс 19 удаагийн төмөр буюу нийт төмрийн 13%. За эдгээрийг ингээд аваад үзэхээр таны саяны хэлсэн нийтдээ бол гарч байгаа ой хэрийн төмрийн нэг 80 орчим хувь те 80-аас 90 орчим хувь нь бол иргэдийн санамсар болгоомжгүй галтай галын аюултай улирал буюу төмрийн аюултай үед гал төмрийн дүрм норм тэр хууль заасан зүйлийг биелүүлээг өгсөж төмөр гарсан ийм тоо баримт харагдаж байна. Жил бүрийн 3 дугаар сарын 20-оос 6 дугаар сарын 10, за 9 дугаар сарын 20-оос 11 дугаар сарын 10-ны өдрүүдийг бол төмрийн аюултай үе гэж тооцдог байгаа. За цаг уурын байгууллагын ирүүлсэн төмрийн аюулын зэрэглэлийг бол тухай бүрэн тодруулж мэргэжлийн байгууллагууд харилцсан мэдээлэл солилж хамтран ажилладаг. За энэ төмрийн аюултай үед ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм бэ гэдгийг бол ойн тухай хуулийн тодорхой зааж өгсөн байж байгаа. За түрүүнд урьдчилсан төмрийн аюултай үе буюу тэр хуулийн заасан хугацаанд бол аялал ой ногоон бүсд бол аялал зугаалгаар явахдаа мэргэжлийн байгууллагын цогт өгүүлж зөвшөөрлийг үндэслэж явна гэж. За яг энэ оны хувьд 2017 оны 5 дугаар сарын хувьд бол төмрийн аюултай хуурайлтын зэрэглэл бол нэлээд өндөр байж байгаа. Тэгэхээр иргэд байгууллага хамт олноороо аялал зугаалгаар явахдаа бол мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч явах зам маршрутаа бол тодруулах шаардлагатай. За ингээд явсан тохиолдолд бол зөвшөөрөл олгодоод ингээд явсан тохиолдолд бол төмрийн аюул гарахаас бол бүх шатандаа урьдчилан сэргийлж явж байгаа хэрэгтэй. Ил гал гаргахгүй, татсан тамхиныхаа ишиг хаяхгүй ч үгүй тийм ээ. Баталгаатай зам маршрутаар явах. За ТV хэрэгслийнхаа галын аюулгүй байдлыг бол хангаж гэх мэт энэ зүйлүүдийг бол зайлшгүй дагаж мөрчих шаардлагатай.
За тэгэхээр үзэгч та бүхэн бидний ярилцлагаас ой хэрийн төмрөөс урчин сэргийг талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, за төмрийн одоо шалтгаан нөхцөл, за мөн ой хэрийн төмрөөс урчин сэргийлэхийн тулд иргэд одоо юуг одоо мэдэж байх хэвээр, юуг анхаарах хэвээр вэ гэдэг талаар тодорхой мэдээллийг авсан байхаа гэж бодож байна. Ингээд төмрийн нэн аюултай хуур ажилтны зэрэглэлтэй байгаа энэ үед ард иргэд та бүхэн болзошгүй аюулаас урчин сэргийлж ой хэрийн төмрөөс урчин сэргийлэх одоо мэдлэг мэдээлэлээ дээшлүүлэх, ялангуяа мэрэгжлийн байгууллагаас өгж байгаа заавар зөвлөмжийг дагаж одоо хэвшихийг бас анхааруулж байна. Ингээд онцгой ерөнхий газрын гал төмөртэй тэмцэх газрын гал унтраах хэлцээний дарга Нямбаяр танд баярлалаа. За 2017 онд улсын хэмжээнд гарсан ой хэрийн төмрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал төмрийн тоо, төмөрт өртөж шатсан га талбайн хэмжээ буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч иргэдийн самсар болгоомжгүй байдлаас шалтгаалan гарах хохирол буурахгүй байгаамаа. За нийслэлийн хэмжээнд ихэд 2017 он гарсаар хан уул, сонгон хайрхан, Баян зүрх дүүргийн ногоон бүсэд нийт 6 удаагийн ой хэрийн төмөр гарч төмөрт 78.5 га газар шатсан байна. Нийслэлийн гэр хорооллын болон туслангийн чиглэлд хог, хогийн суваг, хогийн цэг шатснаас айл өрхүүд хашааны өнжмөл өвсөөр шатааж гал алдах тохиолдол их байна. Тухайлбал иргэдийн хашааны өнжмөл шар өвс шатааж гал алдсан дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 57.9%-аар хог, хогийн суваг, хогийн цэг шатсан дуудлага 9.9%-аар өссөн үзүүлэлттэй байгаамаа. Нийслэл Улаанбаатар хотод 2017 он гарсаар 1193 удаагийн гал төмрийн дуудлага бүртгэгдсэн байна. Энийг одоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлт боловч тухайлбал одоо өнжмөл өвс, хог, хогийн сувагт гарч байгаа гал төмрийн дуудлагын тоо бол нэг 30 орчим хувиар өссөн юм дүнтэй байна. Гал төмөр гарч байгаа шалтгаан нөхцөлийн тухайд авч үзэх юм бол ил гал, за ладын шүдэн зүйтэй одоо буруу харьцах, за үнс нурмаа ил задгаа асах гэх мэтийн шалтгаанаас гадна ердийн галгаатай пишин зохны аюулгүй байдлыг хангуулаагүй. За мөн дээр нь цахилгаан угсралт ашиглалтыг одоо тодорхой дүрмүүдийг бол зөрчиж үйл ажиллагаа явуулснаас болж гарч байгаа гал төмрийн дуудлагын тоо бол эзэлж байна. Иргэддээ анхааруулж хэлэхэд ногоон бүсэд зорчихдоо, аялал зугаалгаар явахдаа, шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг хангуулж, татсан тамхи, түдсэн галынхаа үнс нурыг бүрэн унтраах, за автомашиндаа оч хоригчтай явах, за болж игэл энэ орчныхоо өнжмөл шар үсийг шатаахгүй байх арга хэмжээг аваач гэж бас хэлмээр байна. Учир нь энэ хариуцлагагүй байдлаас үүдэлтэйгээр таны болон таны зэрэгэлдээ байгаа айл өрхийн аюулгүй байдал, за тэгээд өмч хөрөнгө цаашлууд эрдэнэ түүний амь нас хүртэл сүйдэх ийм нөхцөл байдал үүсч байгаа гэдгийг та бүхэнд анхааруулж байна. Бас цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс хэрүүлсэн мэдээгээр нийслэл хот маань хуур ажилтны нэн аюултай зэрэгт шилжсэн байгаамаа. За үүнтэй холбогдуулаад нийслэлийн онцгой байдлын газраас 4 сарын 10-наас 6 сарын 11 хүртэлх хугацаанд ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлтгэл ээлжийн албаагчдыг ажиллуулж байна. За нийслэлийн онцгой байдлын газраас 200 орчим албаагч маань бэлтгэл ээлжид өдөр болгон өглөөний 11 цагаас 19 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд байгаа ногоон бүс бүхий ой хэрийн бүсүүдээр эргүүл шалгалтыг зохион байгуулад иргэдэд заавар зөвлөмжийг өгч ажиллаж байна. Дроныг ашиглаад одоо хаана ил гал гаргаж ийн вэ? Тэн дээр нь очиж дээрээс нь хяналт тавиад тэгээд албаагч нар маань очиод одоо гарсан галыг одоо цаг тухай бүрэн унтрааж урьдчилан сэргийлж ажиллаж байна. За мөн нийслэлийн аврах ангийн энэ квадроцикл гээд хоёр газар уснаа явагч энэ хоёр мотоциклаар маань одоо дроноо ашиглаж газар зүүн байршлаа тогтоолоо цаг алдалгүйгээр маш түргэн хугацаанд одоо ил гал төлсөн галыг богино хугацаанд албан шаардлага тавьж унтраалгаж байгаа. Квадроцикл, мотоцикл маань Бартат замд зориулсан эд байгаа. Одоо өндөр уул, хад асга, одоо туулах чадвар маш сайтай мотоцикл байгаа. За мөн энэ маань энэ чанга яригчтай байгаа. Чанга яригчаар маань иргэдтэй анхааруулах сэрэмжлүүлгүүдийг цаг алдалгүй өгч урьдчилан сэргийлж ажиллаж байна.
За 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Хинтээ аймгийн Цэнхэр мандал Өмнө Дэлгэр сум, Хөвсгөл аймгийн Цагаан уур, Сэлэнг аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан ой хэрийн төмөрт онцгой байдлын албаны 180 гаруй албан хаагч, орон нутгийн 160 орчим иргэн, хан Хинтийн дархан цаас газрын ажилтан албан хаагчид зэрэг нийт 350 орчим хүн нэг нисдэг тэрэг 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажилласан. Хуурайшилт ихссэн. Эрс салснаас болоод бол сүүлийн 17-18 өдрийн байдлаар бол нийт Сэлэнг Төв аймаг, Хинтээ аймаг, нийслэл Улаанбаатар хот, Хөвсгөл аймаг гэсэн дээрх аймагуд бол төмөр шинээр илэрсэн. Заавал энэ төмөрд бол хиймэл дагуулын зургаар болон иргэдийн мэдээлэлээр бол илрүүлж авсан байгаа. Тухайлбал 5 дугаар сарын 17 Сэлэнг аймгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан төмөр тархалт ихтэй, төмөрийн голомтод албан хаагчид явгнаар болон автомашинаар очих боломжгүй, бартаа саад ихтэй хөвчөд гарсан тул онцгой байдлын ерхий газар болон зэвсэгчний жанжиж тавийн даргын шийдвэрээр Ми 171 загварын нисдэг тэргээр онцгой байдлын ерхий газрын харьяа авар тусгай ангийн 20 албан хаагчийг төмөрийн голомтод хүргэж ажилласан. Сэлэнг аймаг, Төв аймгийн нутаг дэвсгэрийг хамран гарсан, Сэлэнгийн Ерөө, Төв аймгийн Эрдэнэ суманд гарсан төмөр дээр бол нисдэг тэргээр аврах цай ангиас бол нийт 20 албан хаагчдыг бол тухайн төмөр гарсан газар бол богино хугацаанд аваачсан. Төмрийн нэн аюултай хуурайшлтын зэрэглэл өндөр байгаа энэ үед ерөнхий боловсролын сургууль болон ихтэй сургуулийн төгсөлт хонхны баяр зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ногоон бүсэд зохион байгуулахгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа ил задгаа гал төлөхгүй байх, асаасан гал шүдэнс тамхины галыг бүрэн унтраах, халуун хүнс нормыг ил задгаа асахгүй байх зэрэг мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаж мөрдөн ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын ерхий газраас анхааруулж байна. Ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлцгээе. Гамшигын уйдах боловсрошгүй эрсдлээс өөрийгөө болон өөрийнхөө ойр дотны хүмүүсийг хэрхэн хамгаалж урьдчилан сэргийлж болох талаар санал бодлоо солилцож чөлөөт ярилцсан бүгдээрээ хийцгээе. За болдогийнхаа яриг сонсъё. Өнгөрсөн намар ойд явж байгаа төмөртэй таарлсан тухай та нарт ярьж өгье. За хоёр тал руу машин чи хоёр тал руугаа гараа. Манайхаа энэ чи устаа гараатай. За хүүхдүүдээ энэ нөхцөл сандрах хэрэггүй. Энэ дутуу унтраасан галын цог байна. Гал гарах аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхийн тулд өөрт байгаа усаа засаж цогийг бүрэн унтраах ёстой. Хүүхдүүдээ яагаад усаар унтрааж яана гэх юм бол хаврын, намрын хуурайсан нөхцөл тийм ээ байгаль дэлхийн хуурайсан нөхцөл галын цог доошо хөвдөндөө шингэж гал дэлгэрэх аюултай болдог. Энэ жижигхэн жоохон өчүүхэн зүйлээс чинь бол маш их хойд тэрийн төмөр гарч Монгол улсын баялаг их сүйддэг тийм үү. Тийм учраас хөдөөгээр аялал зугаалгаар явж явах нөхцөлдөө миний хүүхдүүд энэ гал юугаа бүрэн унтрааж явах ёстой. Тийм үйл ажиллагаагаа ойлгосон уу хүүхдүүдээ? За төмөр ажилдаа орцгоо. Ой хэрийн төмөр гарсан үед айл өрх бүр халуун үнс нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх савнд хий. Мөн гал төмөр унтраах багаж хэрэгсэл болон зарлан мэдээллийн дуут тохиотой байх хэрэгтэй. Хэрвээ ой хэрийн төмөр гарсан тохиолдолд онцгой байдлын алба болон орон нутгийн төрийн захиргааны байгууллагад яаралтай мэдэгдэж төмөр унтраах ажиллагаанд иргэний үүргийн дагуу оролцох үүрэгтэй. Ой хэрийн аялал зугаалгаар явахдаа аль болох гал төлөхгүй байх, төлсөн галынхаа цогийг бүрэн унтрааж аюулгүй болгосны дараа тухайн газраа орхиж явах. Хүүхдийг гал гаргах хэрэгслээр тоглоулахгүй байх хэрэгтэй. Ой хэрийн төмрөөс урьдчилан сэргийлцгээе.